хүрэлцээсэн баярлалаа. Баярлалаа сайн. Тэгэхээр юу ч гэсэн Монгол BDS үндэсний компани бол мэдээж Монголын хөрөнгөний биржтэй бүртгэлтэй одоо ганц үндэсний компани гэдгээр нэлээд онцлог. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаарх одоо компани үйл ажиллагааны онцлогоос нэг бодож. За манай компани энэ жил за үндсэн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлээд явахаас гадна энэ жилийн онцлог бол гадаад зах зээл рүү хандсан, гадаад харилцагчдад, гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан үйл ажиллагаагаа нэлээд төлөвлөгөө явууллаа. За үүнд одоо хамгийн тод жишээ бол бид нар сая 9-р сард Төрийн банкны 200 сая долларын бондыг Сингапурын биржид бүртгүүлж амжилттай арилжаалсан. Одоо үүнд манай Хятадын одоо хамгийн том инвестмент банк болох Guotai Junan International компанитайгаа хамтарч ажилласан байгаа. Тэгээд энэ бонд маань маш амжилттай болж одоо сүүлийн бараг 10-аад жилийн дотор Монголын аж ахуйн нэгжээс гадаад олон улсын зах зээлд гаргасан хамгийн хямдхүйтэй бонд болж гарсан ийм амжилттай одоо хийгдэж дуусаад байна. За сая бас бид нар санхүүгийн зохицуулах орноос үнцаасны номинал дансны үйл ажиллагаа явуулах эрхээ хүлээж авсан. За тэгэхээр одоо манайх мөнгөн хөрөнгө болон үнцаасны номиналыг өөрийн одоо номинал дансаараа одоо гадаад болон дотоод харилцагчдад үйлчлэх болцоотой боллоо. Тэгэхээр энэ маань өөрөө гадаад харилцагчид Монголд үнцаасны данс нээх, мөнгө хөрөнгөө байрч болох, үнцаас худалдаж авах гэсэн маш олон үйл ажиллагаанд хөнгөвчлөнө гэж үзэж байгаа. Тэгэхээр компани үйл ажиллагаа харах юм бол сая 8 дугаар сарын байдлаар компани 10 сая долларын одоо дотоодын бондын анхаарч бол 2 дахь шанаа зах зээлээд арилжааг дэмжихээр хөтөлбөр зарласан байгаа шүү дээ. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл. Тэгээ ерөнхийдөө бол бид нэр 10 сая доллар хүртэл хэмжээний давуу эрхийн хувьцаа нэмж гаргах замаар за 10 үндсэн 3 хөтөлбөр хэрэгжүүлэе гэдэг ийм шийдвэрийг төлөөлөл удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас дэмжиж баталсан байгаа. За үүний хамгийн гол зарцуулалт бол нэг 10-20 тэрбум төгрөгийг дотоодын бондын зах зээлийг дэмжих бондын хөтөлбөрт зарцуулъя гэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө ямар зорилттой байх вэ гэхээр нэгдүгээрт үнцаас гаргагч буюу бонд гаргагч маань өөрөө нэлээд хөрөнгө оруулалтын хугацаа толцсон юм уу яаралтай санхүүжилт байдаг. Тэгэхээр энэ дээр Underwriting компани өөрийн их усрээр firm commitment хэлбэрээр худалдаж аваад үнцаас гаргагч санхүүжилтийг маш богино хугацаанд босгож өгөөд цаашаага хөрөнгө оруулагчдад санал болгох болцоо ийм анх дахь зах зээлийн арилжаан дээр бол ийм давуу талыг олох болцоотой. Хоёр дахь зах зээлийн арилжаан дээр одоо манай бонд чинь жилийн хугацаатай 18 сарын хугацаатай 24 сарын хугацаатай гэдээ гардаг. За бонд эзэмшигчд маань дундуур нь ингээд яаралтай бондоо одоо мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд бондоо худалдахад хоёр дахь зах зээлийн маань идэвхийг дэмжих шаардлага бол биднэрт гардаг. Тэгэхээр бид нар өөрсдийн underwriter-аар ажилласан бондуудын хоёр дахь зах зээлийн идэвхийг дэмжих зорилгоор мөн бонд эзэмшигчд маань дундуур нь бондоо зарахад одоо аль болох хамгийн одоо алдагдaltaгүй хүүгээ бүрэн аваад гүйцэд аваад гарах болцоог одоо бий болгох зорилгоор энэ бонд хөтөлбөрийг эзэмшилт гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо жилийн хугацаатай бондыг харилцагч худалдаж авлаа гэхэд дундуур нь бонд зарах бол урьдчилаад манай компанид мэдэгдээд манай компани дараагийн хөрөнгө оруулагчийг олж өгөх эсвэл өөрийн хөрөнгөөр худалдаж авах гэсэн ийм сонголттойгоор одоо тухайн хүнний яаралтай мөнгөний шаардлагыг нь хангаж өгнө гэсэн үг. Тэр компани бондын арилжааг харцах юм бол олон шинжлэхтэй зах зээл дээр бондод юу нэлээдгүй их эргэлдэж байдаг. Гэхдээ Монгол улсын одоо хөрөнгөний мөрдөр их дарчны мэдээс хахад бондод нэлээдгүй юм бол энэ жилийн байдлаар баг зэрэг буурсан байрлал гэж байна шүү дээ. Тэгэхээр үүний шалтгаан нь юу юу ч гэдэг юм бол зах зээл дээр хөрөх чадвар хангалтгүй байгаа юу? Эсвэл ерөн зураг хөрөнгө оруулагчдад бондоо эзэмших хугацаанд бүрэн эзэмшихийг ирмэлж байгаа гэж хандж байгаа лөө. За ер нь бол бондын ялангуяа OTC маркет дээр бол маш их идэвхжсэн бондын арилжаа бол за энэ онд ялангуяа хөрөнгөний бирж дээр гарч байгаа бонд бол харьцангуй жоохон багассан. Энэ нөгөө өмнө нь одоо Эрдэнэст манай компаниас underwriter-аар ажиллаж байсан Эрдэнэс тавталгай ч юм уу нийслэлийн бонд ч гэдэг юм ийм том хэмжээний бондод бол энэ ондных гарсангүй. OTC маркет дээр бол бондууд бол арилжагдаад явж байгаа. За хөрөнгө оруулагчид маань өөрснөө бонд маш их худалдаж аваад сурчсан. Ер нь бондынхоо өрөөгөөж одоо учир начрыг нь сайн ойлгочихсон учраас ер нь эхний бондын төлөлтүүдээс дараагийнхаа бондыг үргэлжлүүлээд аваад явах
зүйлүүд бол нэлээд байгаа. Тэгэхээр ер нь бол том хэмжээний дүнтэй бондууд гарааг болохоос ер нь компани бондууд бол хэвэн явагдаж байгаа. Тэгэхээр зах зээлийг харах юм бол одоо Монголын зах зээл хаалттай нээлттэй гэлдэг. Ер нь бол бондуудын гарч байгаа хугацаа нэгээс нь 2 жилийн хугацаанд багш гэж таны хэлсэнчлээ. Энэ манай дотоодын төгрөгөөр гарч байгаа бондууд дээр гадаадын хөрөнгө оруулагч бараг байхгүй. Одоо институционал хөрөнгө оруулагчид маш цөөн. Голдуу хувь хүмүүс албан байгууллагууд худалдаж авч байгаа. Тэгэхээр яг дотоодын хөрөнгө оруулагчид бол ер нь 1 жил 2 жилээс илүү урт хугацаагаар мөнгө байршуулах сонирхол маш багатай байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо банкны хадгаламж ч гэсэн үндсэндээ л голдуу 1 жилийн хугацаатай гэдээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь 1 жил 18 сар 24 одоо 12 18 24 сарын бондод нэлээд төлхөө гарч байгаа. За энэ дээр бас үнцээс гарах чинь нөгөө бизнесийн циклийг харах хэрэгтэй. Мэдээж одоо жишээ нь барилгын төсөл байлаа гэхэд тухайн барилга хизээ борлуулалтаа эхлээд хизээ ашиглалтад ороод одоо олдлогоо олоод бондоо төлөхөө гэдэг үүнтэй бас соёлтож гардаг хугацаа бол тэгж тогтдог. Тэгэхээр үнцаасны арилжааны мэдээж үнцаасны компани мэдээж арилжааны талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл байж магадгүй. Үнцаасны арилжааг харж үзэх бол сая Монголын хөрөнгөний биржээс бол шимтгэлийн бууруулсан байгаа. Тэгэхээр бид эсэгээс одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бол гадаад хөрөнгө оруулагчдад татвар оруулж ирэх замун туршлаа одоо бондын хөрөг чадварыг сайжруулах гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулагч талаас харж үзэх юм бол татвар болон шимтгэл нь ер нь бол хөрөнгө оруулагчид ер нь бол арилжаанд оролцох. За эсвэл ер нь бол анханасаа хөрөнгө оруулахад ер нь бол хэр их босох давааг үүсгэж байгаа. Тэгээ одоо манай хөрөнгөний зах зээлийн хэмжээд томроод одоо арилжааны итэх нэмэгдэж байгаа ч гэсэндээ сая 5 стратегийн 5 том банк маань IPO-го хийсэн. Манай зах зээл дээрээс олон зуун тэрбум төгрөг одоо энэ IPO-д одоо хөрөнгө оруулалт болж орсон. За өөр бондууд бол маш идэвхтэй арилжаалагдж байна. Олон бонд гарч байна. За энэ үднээсээ бас манай дотоодын хөрөнгө оруулагчдын маань ерөнхийдөө нөөц бололцоо бол нэлээд ийшээ хөрөнгө оруулалт болоод орчихсон байгаа. Мэдээж шинээр хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа ч гэсэн ер нь одоо бид нар нөгөө ирээдүгөө харахад 27 онд банкуд нөгөө 20%-ийнхаа хязгаарлалтад хуулийн шаардлага хангахын тулд бас тодорхой хэмжээний хувьцаанууд арилжаалагдах ёстой. За засгийн газраас хэрэгжүүлж одоо сая баталсан энэ тогтоолын дагуу 10 гаруй компаниуд бас хөрөнгөний биржээр дамжуулагдаж хувьцаагаа олон нийтэд гаргах ёстой. Тэгэхээр үүн дээр бол зайлшгүй институционал хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулагчид зайлшгүй шаардлагатай байна. Арилжааны шимтгэлээс гадна татварын тогтвортой орчин, ойлгомжтой орчин маш их хэрэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол гадаадын томоохон хөрөнгө оруулагчид одоо жишээ нь Сингапурын хөрөнгө оруулагчтай бид нар ингээд тий манай ногдлол шиг ийм 5% татвартай за 3 жил 90% одоо capital gain tax 90% хөнгөлөлттэй байгаа гэх мэтчлэн ингээд тайлбарлахлаа. Манай дээр татвар байдаггүй шүү дээ. Гэх жишээтэй тий. Тэгээ 3 жил бол одоо жишээ нь институционал хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах хугацаа биш байхгүй юу? Бид нар илүү урт хугацаанд илүү тогтвортой хөрөнгө оруулалт хийдэг.